Би жоохон бахасаа одоо жишээ нь би бол хизээч одоо ямар нэгэн өөр мэрэгчлийг бол эзэмшнэ гэдэг юу миний толгойд байгаагүй. Би ямар нэгэн одоо багш юмч одоо юу гэдیں те одоо тийм ямар ч өөр мэрэгчлийг миний толгойд байгаагүй. Би жоохноосоо л зураач олно, бүтээлч олно л гэж боддог байсан. Яг тэрвэрээ л ингээд явчихсан. Ер нь бол яг хүүхэд харагддаг багаасаа. Одоо 3 дугаар ангид байхдаа тэр үед ингээд нөгөө бас одоо энэ эд материал ховор байсан те. Яг тэр үед 45-ын гутал гэдэг нэг гутал гардаг гэсэн байхгүй. Тэгээ намар хүүхдүүд сурвалд дараад өгөл болохоор бүгд яг тэр гарсан гутлуудыг аваад өмсдөг. Тэгээ гутал би нэг 45 гутал авч өмсөд сургууль дээр очисон чинь манай ангийнхэн тэр аяараа ингээд өмссөн цагаан гутал байхгүй. Тэгээ ингээ урталтай юм 3 ингээ нүхтэй тэгсэн чинь миний бүр ингээ бүр тэр гутлыг бүр харахаас ингээ нөгөө болохгүй дург өөрж байгаа байхгүй. Тэгээ гэртээ ирэнгүүтээ нөгөө гутлыг чинь яаж өнгийн хориггүй гэсэн чинь нэг шал бодож исэн юм улаан хүрэн бодог гэсэн чинь тэрүүгээр шууд ботчихж байгаа байхгүй. 3 одоо цаархогийн юм нүхийн цагаанаар үл тэгээд уулаанаар маргааш нь улаан гуталтай атсан чинь айгуу гоё өөрөөрөө байгаа байхгүй тий. Одоо нийтлэг одоо үзэл бодолтой нийтгүүл байх ёстой юм шиг байлээ тэр уран бүтээлч хүмүүс бол тэгжээж яг өөрийнхөө тэр хувь нөгөө индивидуал гэж ярьдаг ч тэр хувь чанар нь айгүй юм хүчтэй хөгжижээж одоо яг тэр дүрслэх урлагийн яагаад би дүрслэх урлагийн гэж яриад байгаа гэх юм бол жишээлх юм бол за сайхан хийлж байлаа. Тэгэд тэр хийлж бол одоо Паганиныг бүр яг адилхан ингээл тоглолцох юм бол тэр айгүй мундаг одоо уран бүтээлч болно шүү дээ тий. Тэгтэл одоо дүрслэх урлагт бол хизээч яг Пикассог дуурайвал чи бүр хинч биш болж ойрдог байхгүй. Тэгэхээр дандаа уран бүтээлч хүн бол өөрөө өөрийгөө бүтээдэг гэдэг энэ үгийг бол уран бүтээлч болж байгаа хүмүүсүүд бол ерөөсөө мартаж хизээч энийг мартаж болохгүй. Би өөрөө өөрийгөө л бүтээх юм байна. Өөрөө өөртөө эзэн байдаг. Өөрийнхөө хийсэн юмыг маш сайн мэдж идэг. Тийм болохоор уран бүтээлч хүн бол өөрөө өөрийгөө бүтээдэг. Зураач хүн бол өөрөө өөрийгөө бүтээдэг. Тэгээ урлагт бол томьёо гэж байдаггүй. Тийм болохоор ерөөсөө хизээч миний хийсэн юм бол одоо бусдаас муу ах тий минийх одоо арай л тийм боллоо гэж өөрийгөө ингэж нөгөө одоо өөрийгөө байнга хөгжүүлэхийн тулд гол гэж ярьдаг шүү дээ тий. Тэгтэл энэ одоо зураач уран бүтээлч болох гэж байгаа юм бол өөрийгөө тэгж голох шаардлага байдаг байхгүй. Тэгээд хизээч битгий одоо бусадтай өрсөлд хизээч битгий бусдад атаарах гэдэг энэ хоёр үгийг би хэлэх айгүй дуртай. Учир нь бол энэ бусадтай өрсөлдөх атаархах энэ байдал бол уран бүтээлч хүний оюун санааны хувьд асар доод түвшинд ингэж аваачдаг тий. Тэгээ уран бүтээлч хүн бол цаг үеэ маш сайн мэдэрч сурах хэрэгтэй. Ямар цаг үед амьдарч байна уу гэдгийг мэдэрч сурах хэрэгтэй. Тэгээ шинэлэг зүйлд айгүй нээлттэй байх хэрэгтэй. Уран бүтээлч хүн хизээч тэгэж одоо нэг юмыг ингэж зурж барих хэрэггүй. Бүхэл одоо гарч байгаа бүх шин зүйлд ингэж нээлттэйгээр хандах хэрэгтэй. Тэгээ үзэгчдийн анхаарлыг одоо сайн сонсох хэрэгтэй. Үзэгчдийг айгүй анхааралтай энэ миний уран бүтээлд яаж хандж гин үзэгчд яаж хандж гин те би үзэгчдэд үнэхээр ингээд нөгөө тэдний оюун сэтгэлгээнд хүрэх тийм сайхан зүйл хийж чадаад байна уу чадахгүй байна уу түүнээс би хийсэн үзүүл үз байвлаа биш аахгүй
Тэгэхээр тэрнийг одоо маш сайн мэдрэх хэрэгтэй. Тэгээд ямар үед би ямар одоо үзэгчд миний уран бүтээлээс юуг илүү хүсэж байна вэ гэдгийг одоо мэдрээд тэднэрт зориулж тэгж одоо мэдрэмжтэйгээр юм тактик зохиох, үзэсгэлэнг бол юм тактиктайгаар хийх хэрэгтэй байдаг. Тэрс байнга ингээл нөгөө л нэг сонирхолгүй үзэсгэлэнг олон удаа ингээл араас нь гаргаалах юм бол хүмүүсийн одоо дургуг хүргэн штэ тий. Уран бүтээлч хүмүүсүүд чинь бас л ялгаагүй нийгэмд ингэж нөгөө үйлчлдэг, нийгмийн үйлчилгээний ажилчид ч үү. Тэгэхээр тэдний одоо сэтгэл санаа, тэдний үзэл бодол, тэдний одоо чиний уран бүтээлд яаж одоо хандж байгааг сайн ажиглаж сураад тэгээд тэрэндээ тохируулсан тийм тактиктайгаар үзэсгэлэнгүүдээ зохион байгуулах хэрэгтэй байдаг. Уран бүтээлч хүн бол үзэгчтэй нэг номерт таах хэрэгтэй байхгүй. Ямар одоо цаг үе байна өнөөдөр те тэрийгэ мэдрээд тэрэндээ тохирсон тийм арга барилуудыг өөрөө бас зохиох хэрэгтэй. Тэгээд төрөл бүрийн материалууд дээр хийж одоо туршиж үзэх хэрэгтэй. Тэгээд нэг материалаас нөгөө материал нэг одоо урлагийн төрлөөс нөгөө төрөл рүү ингээд шилжилт хөдөлгөөн хийхдээ ерөөсөө чөлөөтэй. Ямар нэгэн зүйл баригдахгүй бол тэр чинь чөлөөтэй урсаж эхлэв шүү дээ тий. Би ингээд зорж үзье, би барьж үзье, энэ хатганлаар нь хийж үзье, энэ хийж үзье ингээд тий. Бүх төрөл дээр ингээд чөлөөтэй тэгж өөртөө байгаа одоо тэр бүтээл сэтгэлгээг бүрэн дүүрэн ашиглаж сурах хэрэгтэй. Түүнээс ганцхан л би энийг ингээл зурдаг, энийг л хийн гэдэг ойлголт бол одоо хоцрогдсон л доо. Арга барил, үзэл бодол эсвэл тэр одоо урлаг заасан тэр багш тий одоо түрүү хэлжсэн шүү дээ. Миний 10 шабел аруулаа надыг дуурайчих юм бол тэр гаццсан гэсэн үг байхгүй. Цаашаа хөгжих тэр өөрийнхөө хөгжлийн замыг олж чадахгүй байх гэсэн үг байхгүй. Зөвхөн л багштаа гацна гэж энэ байхгүй. Тий. Тэгэхээр багшиг тухайн үед багшаас сайхан авах мэдлэгээ авлаа, сургуулаас авах мэдлэгээ авлаа, багшаасаа гоё одоо инспирэшн бүх авдаг юм авлаа. Одоо орхиод чашинтай. Одоо явлаа. Би өөрийгөө хөгжүүлнэ. Саран цэцэрлэл хин бэ гэдгийг гаргана тий. Ингээл араасаа өөрийгөө хөгжүүлээд явах гэлнэ. Аливаа нэг зүйлд гацаж болохгүй. Мэдлэг туршлага тань дээр ирлээ. Салбар бүрийн мастеруудын дахин давтагдшгүй туршлагаас суралцах боломжийг Mentor Hub танд олгож байна. Та яг одоо App Store болон Play Store-оос аппликейшн татаарай. Mentor Hub-д тавтамж